бүх юм тавигдсан байгаа. За манай хайлмаг их гоё харагдчих тийм. Яг л бидний нөгөө нэг ээж маань хийж өгдөг хайлмагуудтай яг л адилхан болж байна. Энэ хайлмын тэгээ гол авааштай бас онцлог хийдэг тал нь юу гэхээр өөрөө нөгөө эслэгээр одоо бууцны шаараар хийчихэж байгаа. Тэгээд дээр нь уул маш бага хорсон та хоёр маань бас анзаарсан. Үзэгч маань ч гэсэн бас анзаа. Смал ерөөсөө би саяны шаарнд юунд хайлмандаа ерөөсөө дээр инээл гурил хийсэн байгаа. Нэг халбаа хөрөхгүй гэдэг үг тий. Тэгэхээр энэ өөрөө бас хайлмаг чинь бас нэг жоохон гурил ихтчихээр бас нэг хүнд тал руугаа орчдөг тийм ээ. Тэгэхээр энэ надад нөгөө бага эслэгээр бүтэж байгаа. Амин дэмээр бүтсэн тийм сайхан хайлмаг болж байгаа учраас бас их гоё. За одоо мэдээж хэрэг сахараа хийн. Сахар орно тийм. Та давс хийсэн хийгээг байгаа юу? Давс хийгээгүй. Давс хийж нөх юм уу? Хүмүүс зарим давс хийдэг юм дээ. Гэхдээ би хайлмаганд ерөөсөө давс хийдэг. Миний сүмэн үү? За маш хурдан. Энэ шаар байхад л бэлэн болчих юм байна да тийм. За саяны дээр сүмнээс гаргаж авсан шаар маань энэ сайхан тарг хийсэн байгаа юм шүү дээ. Тарг хийчихсэн байгаа. Тарг гоё юм бэ? Ааруулаа. За одоо чинь Арц одоо шүү дээ. арцаа амжуулнаа. өмнөх дугаараараа нөгөө нэг жаргалмаа ихч маань бас таргийг гоё жимстэй миксердэж өгсөн шүү дээ тий. Тэр маш гоё байсан. Жимстэй одоо тэгээд дуртай жимстэй тий. Адил жимстэй одоо эсвэл нэрстэй чацарган тай бүгдээр нь тань дөрөөс хүссэн амтараа л гаргаад авчиж авнаа. За тэгэж. Тэгэхээр сар шинээрээ бас та бүхэн маань гэртээ хайлмаг хийх талаараас мэдээж авсан болов уу гэж бодож байна. Одоо хэрхэн хайлмаг ногоон хоолны хайлмаг хэрхэн хийх талаар шар буцсан хайлмаг тийм. Шар буцхны сүүнээс гаргаж авсан шаараар хийсэн юм хайлмаг байгаа. За ингэж болчтой. За ингэж ийм гоё. За ийшээ тавиад. За тоор маань амсаж үзэж болно. За тэгээ. За хөтлөгч мөн амсаад үзтээ. За би бас амснаа. Яг хайсан гоостой. Сахар мэдээж яг өөртөөхөө сонирхлоор сахараа нэмж зүгээр гоё юм аа. Нэг гоо тас хамтагдсан. Тийм бай. Өстой гоё хамтагдаж байна. За одоо арцаа юм тийм ээ. Тэр сүүг аяачи. За би сүүг нь аваад өгье. Энэ шүүчи тий. Одоо сүү маань бол одоо бэлэн гаргацсан юм сүү байгаа. Өө нэг шар бууцхныхаа сүүний машинаар гаргацсан байгаа. За сүүг багцаа. Цаагаар ер нь бууцаг хэр хэмжээтэй бууцгнаас өөр хэдийн хэмжээний литр бас сүү гардыг болоо. За бууцны машин маань өөрөө нөгөө зориултын хэмжүүртэй байгаа. Анх эрэхтэй хэмжижгээ 50 г, 100 г юм хэмжүүртэй. Тэрүүгээр нь шар бууцгаа нэг удаа хийхэд яг нөгөө нэг энэ шүү дээ бууцны машин энэ л да. Энэ одоо бууцгаа зарж байгаа. Маш их олон төрлөөрөө байгаа. Доотлон 40 мянгаас ахуулаад тэгээд машинаа бас яг нөгөө хэрэглээндээ зориулсан янз бүрийн үнэтэй байгаа. Шар бууцгийнхаа машинаас одоо тэр хэмжүүрээрээ хийгээд сүгээр гаргаад өвдөрөө дуугаад иж болно. Би саяны машиныг яадаг гэхээр оройн бууцгийнхаа сүгээ хийгээд юугаа бууцгаа хийгээд усаа хийгээд ингээд тавьчихдгийн цагаа. Тэгээ өглөө нөгөө хүүхдүүд хичээл сургуульд нь явхад сүм маань бэлэн. Тэгээ уулгаад явуулахад өдрийн турш хүүхдүүд маань бас нөгөө үсэх хэмжээний хүү. Тэгээд энэ нөгөө шинэ мэдээлэл маш баялаг. Тэгээд бас хүүхдийн одоо нөгөө гидсний микробиологиор дэмжиж өгдөг. Тийм учраас одоо ашигтай бактериуд байдаг учраас гидсэн хямрах ч юм уу янз бүрийн тийм одоо гидсгүүлж байгаа тийм бага насны хүүхдэд хүртэл юм шар буцгнаас хүүхэд юм байна шүү дээ. Бид нар нэвтрүүлэг болгон дээр шар буцгныхаа ашиг тусын талаар мөн одоо шинтэй ашиг тустай талаар биендээ яаж хэрэглэх талаар нь бас дандаа дурдж байгаа. Тэгэхээр үзэгчд маань бол одоо баг шар буцгны сүв биенд ямар хэрэгтэй гэдгийг бараг л ойлгоод өгсөн байна. Тийм ээ. Би бас тийм сонссон. Сүүлийн тамирчид ч бас их ногоо алтан цагаан алтан болж байгаа гэсэн. Яг л ургамлын уураг бид нар арай юу удаан байдаг, биеинд удаан хоригдлогддог, жигэд ингээд тархаж өгдөг. Тэгээ сүүлийн тамирчид нар ялангуяа холын зайн марафон эдний тамирчид их цагаан алтан ногоо алтан болж байгаа гэсэн.
Тэгээ тэгж н уурга удаан барьдаг. Гэтэ байдаг гэсэн. Тэгэхээр уурга бол өөрөө ерөөсөө хүний биед маш төгс зохицдог, төгс шинг гэдэг уурга шүү дээ. Яагаад гэвэл одоо ургамлаас гаргаж авсан учраас бас хүний бие зохицох нь хамаагүй өөр оголоо гэж бодож байна л да. Хөнгөн чанарын хүнс болох болов гэж бодож байна. За тэгэхээр одоо сүүгээ буцалгаад одоо юу их вүлээ? Сүүгээ буцалгасан сүү байгаа. За буцалгасан сүүгээ баг зэрэг халаана. Ингээд халааж агаад тэгээд халаагаад ирэнгуут нь одоо би яг юг анхааруулж хэлэх гэдэг нь гэхээр энд бол нимбэг байгаа юм. За нимбэгээр шахчихсан байгаа юм. Нимбэний одоо нөгөө зүгээр яг өөр хөрөө байдаг жимсэр байдаг жимсэр шүү дээ. Тэрнээсээ шахаад шүүсэн гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр би одоо энэ нимбэгээр шар бууцныхаа сүндээ хийгээд эдүүлээд аарц гаргаж авах гэж байгаа юм. Нимбэгээр эдүүлчихдээ юм тийм. Нимбэгээр эдүүл. Нимбэг чи өөрөө бас хүний биед маш их одоо хүн болго мэддэг. Өглөө нимбэг суугаад гарах юмсан гэж боддог тийм. Тэгээд нимбэгээр одоо шар бууцныхаа сүндээ эдүүлээд аарц гаргаад авах. За тэгэхээр энэ сумаас хийж хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Яагаад гэвэл хайлмаг хийж чинь ер нь бүхэл зүйлийг бол яг л сүйтэй адилхан. Тийм ээ. За сум маань их гоё. Ямар сайхан өтгөн сүү тийм. Тослог гоё харагдаж байна тийм. За ингээд сүүгээ маш сайн. Алин багш юм те. Алимаар бас нөгөө хайлмаг хийж болно. Алимтай. За. Тусад нь алимтай хайлмаг хийж болно, банантай хийж болно. Хайлмагтай ерөөсөө бүх төрлийн жимсийг оролцуулж хийж болно. Зарим хүмүүс бол алимтай чангаан зэрэг хийсэн байдаг шүү дээ. Энэ ааруулаас их сонирн байна л да. Надад ааруул хэрхэн хийсэн юм болоо гэж. Ааруулч одоо юм шүү дээ. Одоо ингээд нимбэгээрээ эдүүлж шүү дээ. Одоо нимбэгийн хашуусыг хийж. Тэнгууд маань энэ маань эдэд аарц гараад ирж байгаа юм. Тэгээ аарц гараад ирэнгуут нь нөгөө аарцаа шүүгээд одоо яг л Монгол аргаар яаж ааруул гаргаж авдаг тийм. Яг тэр шиг шүүгээл тэгэл дараал дарж байлгаж байгаа л шар усан тунаал ингээд өөрөө аарцны маань харуулны маань түүх хийдэн бэлтгэдээд ирэнгуут нь сайхан ингээд хевлээд. Одоо чөтгөр арай хийсэн ааруул. Хатаж амжаагаа. Ааруул амс. За амс. За баярлалаа. Сар шөнийн баярт бол үнэхээр зохицсон бас ааруул байна. Надад ерөөсөө л ааруулны ам тантагдж байна. Тэгээд бэлэн болчихсон аарцаа комбайнаар машиндаа гарч ирснээр энэ хевлэл сайхан ааруулнуудаа бүртээ тавьчихна. За тарг яаж хийдэг талаар бол үзэгчтэй бас урдны нэвтрүүлгээр зааж ирсэн болохоор манай үзэгчд маань бас санаж байгаа. Тэгээд зарим нэгэн үзэгчтэй би зориулаад таргийг яаж хийх тухаас нь шууд хэлгээд тарг маань одоо ингээд бацад яг ялгаагүй Монгол тарг яаж бүрдгүү тийм шиг зүгээр агент болтон хөргөө. Тэгээд үсний дараа бүгдээр яддаг байгаа. Бас часраганаар өтгөн часраганы буцалгаад тэгээ бас яг ялгаагүй жоохон хөргөж байлгаж агаад буцхныхаа сүйтэй холиод тэгээд гэрийн температурд одоо ингээд хурцаар таргийг чинь баг бахад яаж таргийг эсвэл тэр шиг тэгээд яанда. Тэгэхээр үзэгчтэй бүхэн маань бас яг одоо манай шууд утсан 19 цэгтэг 12 дугаарлуу холбогдсноор бид бүхэнтэй шууд утсаар холбогдож зуртай зүйлэл асуух боломжтой байгаа. Үзэгчтэй бүхэн маань яг одоо бидний арт ус хийж байгаа бол эрхэм хийдэг талаар асуух боломжтой шүү үзэгчтэй. За бидний арт сүүндээ бол лимон хашуусыг хийсэн байгаа. Тэгээд Cisco хотод одоо ийдэх нь шүү дээ тийм. Одоо ингээд сайн самарчаад тэгээд хэсэг хугацаанд тавьчихаар өөр аянд ээж чинь. Гэтэ энд маань өдөөж бас жоохон хугацаа орно. За туслах юм байл та хэлээрэй да. Хаж шүү дээ. Анч мал бэлдсэн биш үү те? Мал ингээд шууд шүүгээд. Одоо ингээд идэж ихлий сонирхож байгаа хүмүүс бол ноолны материал эдгээр бол одоо Монголд бол асуудал болсон юм зү. Асуудал болсон байгаа тийм. Хамгийн гол нь нөгөө эхлээд өөрөөсөө мэдээлэлээс авах хэрэгтэй. Мэдээлэлээс авал алийг яаж юу зохицуулж идэх үү гэдгээ тийм. Одоо би яг өнөөдөр одоо миний жишээлбэл одоо эрүүл мэндийн талаас хамааран цагаан урамлан холбон болох гэж байгаа бол
одоо энэ өвчнөд маань яг урамтай гаднаас юуг нь сонгоо идчихвэл энэ өвчин маань зүгээр болох юм байна. Ер нь хострын багтай юу? Энэ угаасаа урамлын хүмүүс маань өөрөө хострын багтай. Тэгээд ер нь болоод эрүүл мэндэд маш их тустай ийм хүмүүс. Зарим үзэгчд манаас жоохон дутуу мэдээлэлээсээ болоод одоо махал уурахтай тийм махнаас илүү уурахтай ангиж байдаггүй гэж ярьдаг шүү дээ тийм. Тэгэхээр махны уургийг орлох зүйл нь яг юу юм бэ? Та дахиад нэг үзэгчтэй хэлж өгөөч. За махны уургийг орлох зүйл гэдэг маань ерөөсөө энэ шарт буурцах маань өөр юм байна. Тийм шар шоштой төрлийн ургамлууд бас маш их уургийн агуулмж өндөртэй. Махнаас бараг ер нь хэд дахин илүү их уурдаг шүү дээ. Тэгэхээр шошиг бас яаж хоолндоо яаж зохицуулж ирэх үү шошиг ямар нэгэн яаж ирэх яаж хоолыг талаар бас манай нийт өдрийн маань нэвтрүүлгээр цэцэг жаргал хоёр манаас их зааж байгаа. Тэгэхээр нийт өдрийн маань нэвтрүүлэгтэй хамт байх юм бол бас эмчилгээний чанартай хоолнуудыг бас их сурах боломжтой шүү гэж үзэгчтэй бас хэлнэ. Тэглгээ ах үзэгчтэй дараа гараг бүрийн бас 10 цагаас та бүхэндээ хайрын галтгой булан маань бол бас хоол за наал бол та бүхэнд үзүүлж байгаа. Та бүхэн манаас даваа гаргийн хэвлэлээс үзмээр тавхыг зарах боломжтой. Нөө дотоод хоёр байгаа. Дотоод хоёр байгаа. Хасаад ирэх цагаас цагаас нэг өдрийн өглөө 10 цагаас болж байгаа. Та бүхэн хайрын галтгой төлөвлөж одоо ногоо олтон болгож байгаа, цагаан олтон болгож байгаа хүмүүс ирэл те. Тэгэл аваад өөрсдөө гэртээ туршиж үзээл замууд дээр хайрын галтгой пэйж байгаа шүү дээ. Пэйж дээр бол бүх орц найрлага бүгдийг тавьсан байгаа шүү дээ. Ерөөсөө одоо фотошка чи оролцож чиний манай хайрын галтгой дээр тавигдсан байгаа. Тэгэхээр дугаарыг маань онцлог зочингоо онцолж бичиж байгаа мөн тэгээд зочинтойгоо хийсэн ярилцлага бас ерөөсөө бичлэгээр тэр чигт нь болж байгаа. Мөн бас хоолны хийж байгаа орцуудыг бүгдийг тайлбарлаад бас бичсэн байгаа. Үзэгч та бүхэн маань пэйж хуудас руу маань орсноор хийх аргуудыг бас суралцаж болно. За тарагтай мөн танилцах уу? Тэгээ. Таргаа онцолж үзэх үү? Би хийчих үү? За тэгээ. За таргаа яаж бүрдэг талаар түрүүн үзэгчтэй хэлсэн. Тэгэхээр дахиад давтаад хэлчихье. Шар буурцгны сүүгээ машинаар шар буурцгныхаа сүүг гаргаж аваад гэрийн температурт болгонгууд нь дүүбгээр бас таргаа буурч болно. Тэгэхээр миксертэй За. За хизээ бүрсэн тараг вэ? Энэ өчтөр арай. За. Ерөөсөө нэвтрүүлэгтээ өргөлж шинэ хүнс бол манай хайрын галтгой болонд маань дайлдаг байгаа. За тэгэхээр таргаа амсъя. Нэг тийм урамтлын амт бол байна тий. Тэгсээр нэ яг л мөн жинхэнэ тараг, өтгөн тараг гэдэг шүү. Илгэн тараг. Тэг яг л үл амжуулдаг тараг. Нүний бодвол хүний дараа нь шүүс гол гэдэг ийм сайхан тараг болж байгаа маа. Тэгээд энэ таргийг бас өөрсдийнхөө одоо жишээлбэл нэг хэсэг чамд жоохон тийм урамлын амт тавьчихна гэдэг шүү дээ. Тэгэхээр наад амтыг гаргахын тулд чи банантай холдод таргийн миксерчж болно. Эсвэл анистай, чацрагантай бас холдод өөрийнхөө дуртай жимстэйгээ миксертэй дуусчих болно гэсэн үг тийм ээ. За ингээд идчихлээ. За энэ ч шүү. Тий, наана шүү нэ одоо. Халуун учраас аяда болгоомжтой байхгүй. Энэ юугаа ингэж дээш нь барих уу? Бүр дэлгэж байл. Ингээд аа. Ингээд Бүр дээш нь дэлгээд. Өөр ингэ томороо. Энэ нэг нэгцэн байх. Чи тэгээ. За миний туслалцаа хэрэгтэй юу? За. Халуун учраас Би энийг барих уу? за би барьчих. За тэгвэл батушка би жоохон бариад. За. За шүтлээ. за шүтлээ. Юу яана? Тэр хэн жоохон ингэчих. За тийш нь татаад байна. Гэрүүсээ хаа шүүхтэд Эдгээр хөдөө өвөө эмэгтэй хамт ингээд хийдэг байсан. Тэрнтэй адилхан л юм болж байна. За шар суу гарцсан биз дээ тий. Даарал унах. Үнэхээр сонирхолтой байна. Захад байж болох санагдаж байна. Тэгээд халуун. За.
За ингээд бид нар гарчлаа гэсэн. За. Халуун байгаа учраас одоо шүүснээр бид нэр арцаа их юм шүү дээ. Одоо энэ гараад ирсэн юм маань ер нь бол ингээ арц шүү дээ. Тий одоо тэгээд чиний асуусан түрүүний асуусан зарчмагч 10 дээр юунаас идэм бэ гэж чинь баггүй юу? Тийм бэ тий. Тэгээ одоо энэ дээр 10 даа хийж чинь тэгээ мөн арцаа энэ дээр буцалгаад дуусчихна. Одоо биднэрт бол бэлэн сүү шар буцхны сүүгээ сүүн дээр одоо арцаа хийж байгаа. Ер нь бол сүүгээ баг зэрэгээ устдаа буцлагч. Тэгээ хүмүүс чинь гэхдээ нөгөө арцаа ус янз бүрээр хийдэг шүү дээ тий. Зарим нь болохоор нөгөө гурван юугаа усан дотор гурлаа ингэж жаагаад тэгээ дээрэс нь арцаа хийдэг. Тэгээ өөртөөхөө л хийж болно. Ер нь бол арцны түүхээ одоо арц мөн гараад ирж байгаа шүү л гэж би онцолж хэлэх гээд байна л да. Тэгэхээр би ургамлыг ич идтэй ургамлаас гэж дахин хэлмээр байна л да. Энэ яг энэ ургамлаас бол ааруул гарж ийн тараг, аарц, хайлмаг гэд сүү те маш олон зүйлс гарч байна үзэгчтэй. Ер нь бол яг энэ сүү гаргадаг тэр машин байснаар л энэ олон зүйлийг бүгдийг хийх боломжтой байна. Тэгээ ургамлаа хаалт хүмүүс одоо баян ширээн дээрээ цагаан эдэг ингэж бэлтгээд юм шүү гэдгийг бас өнөөдөр нэвтрүүлгээр үзүүлэхээр бас ялгаагүй хин хүссэн болгоно яг энэ аргаар ингэж цагаан эдэг бас бэлтгэж боломжтой юм шүү л гэж бас хэлмээр байна. За ингэж гарсан. Хав авчир тавих уу? Тавгүй. Тэгээ Баян тавгүй. том тавнаас нэг Энэс хоо энэс хамаг авъя. Бүр доотлог нь нэг авчиж. Тэгээд ингээд аарцаа хаачих. За. За ингээд Тэгэхээр үзэгчтэй бас та бүхэндээ арцны маань шүүгээд гаргачлаа. газ маань гарсан байгаа шүү. Тэгээд энэ нөгөө чаас унтсан маш. Энэ нөгөө энэ ч одоо зөвхөн нөгөө нэг ягаар тийм нөгөө нэг зүгээр Монгол сүүний шаар суугч гэсэн хүмүүс нөгөө цус цэвэрлэх зорилгоор уудсан шүү дээ. Цус суугч зорилгоор гидсний хөрүүлцэх сайжруулдаг. Энэ бол бас яг бид нар ч нөгөө нэмэр идэж байгаа учраас энэ ч бас нөгөө нэг хорт байцыг агшлах гэсэн үг юм. Тэгэхээр энийг бас шаас засахгүй хэлж байгаа шүү дээ. Цаа шабац юмас нь ерөөсө хаяхан юу ч байхгүй бүгдээр ингээд цагаа идэгээ бэлдэж ажиллаа шүү дээ. сүү цагаанууд ингээд тэгээд аваа. Одоо ол ч ногоо олны газар хит байна Монгол. Манайд бол одоо ер нь одоо болж сая бид нар чинь өнгөрсөн 100 ер нь аймагуудаар явсан. Тэгэхэд бол ямар ч гэсэн 2 аймагт бол нэг байгаад байна. Тийм. Тэгэхээр хөдөө орон нутгаарч гэсэн хүмүүс ургамлын хүнсийг маш их сонирхож хэрэгжилж байна. Тэгээ яагаад гэвэл одоо хөдөөч нь одоо махсан 2-оос өөр байхгүй байсан, 3-2-оос өөр байхгүй байсан гэж боддог ус мод одоо газар тариаллын сайн эрхлэлтэй болсон. Нарийн ногоо тариалдаг болсон. Өөртөө тэр талын мэдээлэл бас их сайтай болсон. Тэгэхээр одоо нөгөө яг хөдөө орон нутгаар яваад хичээл ингээд заагаад янгууд бид нар энийг чинь өөртөө тариалдаг. Өөртөө тариалдаг. Өөртөө бид нар ингээд болгоод идчихэж байгаа. Тэр органик болоод байж байгаа. Тэгээ зарим нэг юунд архангаад би явжсэн чинь хүн хэлсэн шүү дээ. 1968 онд энэ шар буулцгийг туршилтын журмаар тарьж ирсэн юм аа. Тэр үед бол энэ шар буулцгийг яг ингэж яг одоо ингэ таны хэрэглээд ингэ орсон маш их хэрэглэж байгаагүй. Гэхдээ одоо маш их гэдэг үгс мэдээж байгаа. Мад өгөхөөр мад маань өөрөө маш их сайхан одоо нөгөө цуг гацсан сайн сайжирдаг. Тиймээс учраас маш их тодорхойтой ерөнхийдөө их сайн урмал байна гэдээ бид нар ойлгодог байсан болохоос яг нөгөө хүмүүс ингэ хэрэглэдэг гэдгийг бол мэдээгүйсэн. Тэгээ одоо ингэж мэдчихэж байгаа учраас гэртээ ч гэсэн өөрсдөө хүнсний хэрэглээнд тариалаад хэрэгжилж болох юм байна гэж маш их баярлж байсан хүмүүс. Тэгэлгүй яах вэ? Том үхэр заа идэр чинь дээр ногоо мэдээлэл амар хүчтэй чадлаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээ манай үзэгч холбогдож байна. Урал үзэгчтэйгээ холбогдъё дөө. За байна уу? Байна уу? За авчлаараа үзэгчтэй та бүхэн маань шууд зэ холбогдохтой шууд бидэнтэй уцаараа яриад яваарай. За тэгэхээр одоо арц маань гаргацсан одоо буцлах шаардлагатай юу? Эсвэл бид нарт бэлэн сүү
сүү маань харин одоо болсон байна. Аха. Ерөөсөө л Одоо бол арц яаж буцлах вэ гэдгийг би ер нь хэлээд өгчээ. Тэгэхээр шар бууцны сүү бол сая машинаас гаргадаг аргаар тайлбарлаад өгсөн байгаа. Тэгэхээр гаргасан сүүгээ одоо гурилтай хүмүүс ингээ арц хийхдээ зарим нь ингээ гурил хуурдаг, зарим нь устдаа гурилаа зурж ингээ буцлагж жагаад арцаа хийгээд хийдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан яг өөр өөрсдийнхөө жороор хутгаад сүүгээ хийчихэд дараа нь арцаа хийгээд тэгээд хож ингээд самарч арц маань нөгөө ингээд буцлаад бэлэн болоод ирэх үед нь сахараа нэмэл одоо яг одоо тос нэмдэг бол тос нэмэл өөрсдийнхээ хэрэгцээндээ тэгэл арцаа буцлаад уучна гэсэн. Тэгээд маш гоё арцнаас амсаж үзэх үү. Тэгээд за тэгээ амсаж үзье. арц маань бас за Батүрхай саяныхаа битээр энэ халбаар амсаж үзье. Энэ эндээс халбар за тийш халбаар амсаж би тийгээд үгүй. За би одоо ингээд ногоолт болохоор нэхэд тэгэхээр шийдээд тийм төхөж байгаа. За ингээд явал арц тийм ээ. Тэгээд одоо ингээд хүүхдүүд чинь өрөм юутай үзэмтэй сахартай халал ингээд дутгаад хүүхдүүд гэж байна тийм ээ. Баг бахад бол одоо эцэг их бол ажил сайн хийсэн гэдэг урамшил. Арц өгөөл гэж. Тийм. Өөд бол одоо ингээд сайхан хөлдөөгөл. За үзэгчтэй дахиад хайлмынгаа танилцуулгыг бас дахиад жаргалмаа. За гэрээ зэгтэй маань хийдэх үү? за тэгээ. За бэлэн болгоо тавьсан хайлмаа энд байна. Тэгэхээр үзэгчд маань одоо тэр бэлэн болсон хайлмыг нь харж байгаа. Тэгээд нэвтрүүлгээ сувгаа сая тавиад хайлмыг яаж хийхийг мэдээгүй хүмүүстэй бол би дахиад зариудаад хэлчихье. Хайлмыг хийхдээ эхлээд энэ бол урамлын тос байгаа. Урамлын тосоо хийгээд тосоо сайн халаад ирэнгуут нь луун хийсэн байгаа. Луун гэдгийг маань зорилго нь юу вэ гэхээр одоо тосондоо луунгийнхаа улаан өнгийг сайхан шингээгээд одоо хайлмынхаа өнгийг гаргаж авсан байгаа. За тэгээд луунгаа хийсэн. Луун маань жоохон болоод өнгөн шаргалтаа сайхан болоод ирэнгуут нь шар буурцгийнхаа шаарыг хийсэн байгаа. Шаар гэдэг нь шар буурцгийн шүүгээ гас үтсэн нөхөр шаар гэж нэрлэж байгаа. Тэгээд нэг юм манай бичлэг юм байна. Тэгээд энэ шар буурцгийнхаа шаарыг хийсэн. Дараа нь ингээд холиод хутгаж байгаа явцдаа ердөө ганцхан халбар гурил хийсэн шүү гэдгийг бас үзэгчтэй онцолж хэлээ. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө эслэгээр бүрдсэн одоо энэ шар буурцгийн юм шаараар бүрдсэн хайлмыг юм байгаа юм шүү. За тэгээд өөрсдийнхөө бас хүснээрээ янз бүрийн одоо үзэн чангаан зөвшөө юу гэдэг юм тийм ээ. Одоо бүх төрлийн жимснүүдийг нэмж хийж болно. Альмиг бас нэмж хийж болно. За тэгээд хооронд нь хож утгаа сайхан угаасаа ингээд нэг хайлмаг чинь ингээд өөрөө нэг гоё шаргалтаад ингээд тойроод ингээд тосон тунаад ирдэг шүү дээ тий. Тэгээд нэг гуцаа миний хайлмаг бэлэн болсон байна гэж үзсэн. Тэгээд одоо энэ бэлэн болсон хайлмаг маань юм аа. Тэгээд хайлмгийг бас талхан дээр тавиад идэхээр бас гоё тий. Тийм. Талхан дээр тавьж иддэг. За тэгээд хөлбөмбөг бас одоо баярын ширэг чинж болно. Одоо цагаан сар төгч байна. Тийм, цагаан сар төгч байна. Ерөөсөө бид бүхнээр илтгэсэн одоо энэ эдээнүүд байна бүтээрээ цагаан сар зориулсан эдээнийг та бүхэнд бэлдсэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн маань бас манай пэйж рүү ороод эсвэл одоо яг одоо шууд та бүхэн холбогдож асуух боломжтой. Зарим Батүрхайгийн хувьд одоо дараа хайлмаг хийх гэвэл Өөр амар хялбарх юм тий. Янз бүрийн хялбарх юм байна сайхан тосолж агаад нуухай сайхан гэж хурж агаад дээрээс нь гурлаа гээл нэмэгний шүүс орлоо. Нэмэгний шүүс заасан болсон тий. Арцгийн шилбэр хийж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бас арцэг гэсэн чинь гадууж болох юм шүү дээ. Ханад томооны одоо энэ бас өдрөлд арц маань өөрөө бас их хэрэгтэй. Тэгэхээр арцын гол давуу чанар нь юу гэхээр бид нэмгээр хийдгэлсэн. Тэгэхээр ерөөсөө арцаа шуугаад гарсан шар усыг нь хурдтай өдөө илгэн дээрээ төсгөө мэ бүдүүн нарийн гизээ цэвэрлэх гол бохидлыг гадагшлуулах зэрэг ууш хэрэгж болох нэ. Зарим үзэгчид манаас гайхаж байгаа хэлтэй шар буурцгаас гаргасан юм чинь арц шиг тийм одоо тижээлээ чадах юм уу гэдээс гайхаж байгаа. Тэгэхээр яг л бидний өдөрт арцтай ер нь адилхан. Тэгэхээр ханаад нь сайн бол бид нар өдөршүүд яг тэрнтэй адилхан л ууж болох нь. Шар буурцгаас өөр айгүй хуурах. Эсэмэн гэдэг тэр маш их амьд организм юу
үлдүүлсэн тийм бодтой баялаг. Тэгээ өөрөө бас их маш их антиоксиданттай. Тэгээд шар бууц бол ерөөсөө нөгөө би бол одоо нөгөө гэр бүлээр шар бууцыг хэрэглэдэг бол шар бууц гэдэг нь маш хайртай. Шар бууц маань яг дэлгүүр дарддаг бол хатсан хэлбэрээр зарддаг шүү дээ тий. Энэ бол дэвтээсэн маа. Шар бууцыг бас нөгөө яаж боловсруулах вэ? Бац зэрэг жаргал 2 маань бас таасан маа. Тэгтээ би татаад хэлчихэд шар бууцыг болоод маш сайн угааж 2-3 дахин усаа зааж угаасны дараа 6-8 цаг дэвтэх шаардлагатай байдаг. Тэгээд дэвтээгээд бэлэн болсон шар бууц маань сайхан ингээд бүцээгээд тэр болоод гараад ирж байгаа юм. Одоо ингээд ер нь бол ингээд их гоё ингээд тийм цэцсэн болж байгаа. Яг анх шар бууцыг эцсэг маань болохоор сайн мэдж байгаа тийм. Жижигэн мөр хийдэж тийм. Одоо тэр маань энэ том болтлоо ингэж том хугацаанд ингэж гоё болж байгаа гэсэн. Тэгээ одоо энийг болохоор яг ингээд дэвтээсэн шар бууцгаа болохоор хөгчөнд 1 сар хадгалах боломжтой. Чанар бол муудахгүй. Ерөөсөө хөлдөөгчөнд 1 сар хадгалтай яг уух үедээ гаргаж ирээл зүгээ буцаад угаад их боломжтой гэсэн. За тэгэхээр үзэгч та бүхэнд өнөөдөр манай хүндэт зочноор хөрөг надад жижиг ток хүрэлцэн ирж бидэнтэй хамт хайлт хийж үзүүллээ. Тэгэхээр маш их баярлалаа. Бас бидэнтэй хамт эдгүү амралтын өдрийн сайхан өдрөөр бас хамт ирж хүрэлцэн ирсэн маш их баярлаж байна. Баярлалаа. Миний урд ч гэсэн маш их баяртай байна. Манай хайрын галтгоонд хүрэлцэн. Хайрын галтгоо ийм сайхан цагаан эдээ ингээ бууцхнаас гаргаж авч бас нэг тодорхой мэдлэг мэддэхүүнтэй боллоо. Хялбархан юм байна тий одоо цагаан сар төгч байнаас хүмүүс ингэж цагаан гаргаж байна. Манай хайрын галтгоос гомцлог зүйлээс зөвхөн ногоон хоол хийх төдийгүй бас их хайрыг түгээдэг гэж би боддог. Бусад маш их хайрыг түгээж хоолоороо дамжуулж бас их хайр түгээд юм болов уу гэж хүний бодлоор боддtiin. За олтон болно гэдэг чинь ер нь тэгэл өөрөө ан амтан ер нь шийдэнтэй хэлж байна гэсэн үг юу. Дэлгүү яах вэ? Тэгэхгүй бидний нөгөө хүнсэн зориулаа нөгөө бороо юу гэж чинь үржүүлжээ тэгэл хүлэмжийн хий 9 шидийн юм байгаад байгаа шүү дээ. Ер нь бол яриад тэгээд зөвхөн олоолоор төсөөлөхгүй ногоон хоолын цагаан хоол эдэр чинь бол бүх дэлхийн нийтийн хэмжээнд яригдах одоо төвшөнд хүрсэн. Сая Леонардо Ди Каприо хүртэлтэй тэр Оскар авч явахдаа хүртэл хэлсэн шүү дээ. Ер нь бол одоо дэс дэлхийн мундаг одууд хүртэл одоо юм ногоон хоолтон болж байна. Тэгээд ихтлэгийг хайрлаа. Хүлэмж одоо тэр хойд бүсэнлэж ямар хайрж байгаа лээ. Чинь хүлэмжийн хийдэг энэ мал ачхуу пермрийн ажлууд амар их үржиж байгаатай холбоотой байхгүй тий. Бас нэг талаараа. Тэгэхээр ерөөсөө хүн багахан юмнаас л таны хайр хэлдэм шүү л гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм л да тийм ээ. Ер нь өөрийгөө өөрчлөлт бүхний хэлдэг юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг өөрчлөлт маань бас та бүхэн нэг 90 50 гарын ертөнцид манаас хэлдэм шүү гэдэг та бүхний галтгоонд их хамгаалах хайр бас цогцож байгаа гэдэг бас гайхамшигтай шүү дээ тий. За баярлалаа. Амралтын өдөр бидэнтэй хамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Хайрын галтгоо болон маань өгөр өндөрлөж байна. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя.